За хэдүүлээ өнөөдөр хамгийн боломжит бажет одоо хамгийн боломжит төсвөр гейминг сет Steakhouse-аас угсарцгаая. Эхлээд мэдээж гар утас хэрэг болно. За энд маань Infinix Hot 60i гэдэг нэртэй загварын гар утас байна. За энэ үнэ нь бол 599 сая төгрөг. За тэгээд 120 Гц-ийн дэлгэцтэй 128 ГБ-ийн багтаамжтай. За нийт 8 ГБ-ийн шуурхай санах ойтой. За хэдүүлээ задлж үзье дотор нь юу байна харъя. За тэгээд 5100 мАh-ийн батарейтай. За гейминг буюу одоо анхлан суралцж байгаа тоглоом сонирхогчдод бол тун давгүй үзүүлэлт болон үнийг санал болгож байгаа. За тэгээд 120 Гц-ийн дэлгэц гэдэг чинь нэлээд бас гоё хурдтай дэлгэц байдаг. Зөөлөн тэгээд 120 Гц-ийн дэлгэцээр ер нь удаан хугацаанд тоглосон ч гэсэн нүд өвдөхгүй тий. Тэгэхээр ер нь бол их давуу тал болно гэсэн үг. За хайрцагын дотроо юу байна? Кейс байна. Тунгалаг кейс. Адаптер байна. За Type-C USB байна. За мэдээж AUX оролттой чихвч. Тэгээд тоглоом тоглох гэж байгаа хүмүүст бол AUX оролттой чихвч байснараа илүү одоо давуу талтай болдог. Нэг delay байхгүй, хоцролт байхгүй ямар нэгэн тэгэхээр нэг хөлийн чимээ мэмэг бол шууд түргэн шуурхай тэр даруйд нь алдаагүй сонсох боломжтой. Тэгэхээр AUX чихвч бол үнэхээр том давуу талтай. Тэгээд сүүлийн үеийн утаснууд ер нь ихэнх нь AUX чихвчгүй болсон байдаг. Тэгэхээр нэг цэнэглэнгээ чихвчээ зүүх, утастай чихвч зүүх боломжгүй болсон байдаг. Тэгэхээр Infinix-т маань бол тэр боломж бол байна нээлттэй. Доороо AUX болон Type-C оролттой. Уцаа цэнэглэл чихвчээ бас хийгээд шууд сонсч чинь тийм ээ. Одоо гадна талын дизайны хувьд бол маш нэмгэн бас их гоё юмсаг харагдаж байгаа гэж бодож байна. За тэгээд Android үйлдвэрлэлийн системтэй учраас бүхэл төрлийн тоглоомнууд юмнуудаа татаад авчих боломжтой. За утас нь байлаа. За дараа нь триггер. За энэ триггерийг ашиглаад одоо бүхэл төрлийн тоглоомуудыг тоглох боломжтой. Жишээлбэл PUBG, за тэгээд CarX гэх мэтчлэн те Genshin Impact, Standoff гэх мэтчлэн тоглоомнуудыг тоглоход нэмэлт одоо товчлууруулж илүү тухтай болгоно. За тэгээд дэлгэцээ бүрэн мэдэрнэ гэсэн үг. За тэгээд одоо яг ингэж ард нь суурлаад за эндээ ингээд тохиргоонуудаа ээж юм маань цэнэг нь тэгээд маш удаан барьдаг. Нэг цэнэгэлсэн байхад бол ер нь бол нэг 3 сар орчим баг ашиглацдаг шүү. За тэгээд мэдээж триггер хэрэгтэй. Энэ маань Steakhouse дэлгүүрт энэ GameSer брендийн бүтээгдэхүүн маань 100 сая төгрөгөөр худалдаалагдчихж байгаа. За мөн кулер. За кулер нь тэгээд тоглоом тоглоход таны утсыг одоо халаахгүй, халахаас сэргийлэндээ халахгүй байна гэдэг чинь мэдээж гацалт бол мэдрэгдэх нь багаснаа гэсэн үг. Тэгээ утаснуудыг яг ингээ өөр нь тоглоод цэнэглэж явах үедээ тоглоод хаар илүү ачааллаад тэгээд халаад халтаасаа болоод гацалт үүсдэг. Гэр түүнээс сэргийлж энэ GameSer брендийн кулерийг ашиглаж болно. Энэхүү кулер маань бас 100 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа Steakhouse дэлгүүр дээр GameSer-ийг зөвхөн Steakhouse-аас авах боломжтой гэдгийг бас энд ташрамт хэлээ. Хөргүүр бол утсанд маш чухал тоглох гэж байгаа хүмүүст. За хуруувч бас хэрэг болно. Анхлан тоглох гэж байгаа хүмүүсттэй. Ер нь бол хүмүүс ихэнх тоглогчид хуруувч ашиглаж тоглодог. Хуруувч нь нөгөө нэг хөлрөөд гулгахаас сэргийлэх. За тэгээд хуруувч зүүцэн байгаа тохиолдолд дэлгэцний тооч мэдрэх хурдан арай илүү болдог. Тэгэхээр хурдан тухтай тоглоё гэх юм бол шууд хуруувч хийгээд тоглолцож болно. За энэ хуруувч нь Steakhouse дэлгүүр дээр 15 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За тэгэл ерөөсөө анхлан суралцагчийн одоо геймер сетап бэлэн болж байна гэсэн үг л дээ. 599 100 сая 15 сая. Тэгэл та геймер болоход нэг шат ахна гэсэн үг. За дараагийн бичлэгэн дээр хэдүүлээ яг энэ сетапаар тэ Standoff, PUBG гэх мэтчлэн тоглоомнуудыг тоглож үзцгээе. За тэгээ бидэнтэй цуг байгаарай Steakhouse.